Орхон медиа диализын төв нь энэ оны 2 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм а. Тус төв нь 13 аппарат 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр 64 эмчилүүлэгчид гемодиализын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Мөн Орхон медиа диализын төв нь өвчтнүүдээс сар бүр шинжилгээ авч шаардлагатай эмийн эмчилгээг үн төлбөргүй үзүүлдэг байна. Тэгээд диализын төв гэхээр зөвхөн гемодиализын эмчилгээ хийдэггүй болохоор манайх диализын төв гэж нэрлэгдээд хэвлэлийн диализ давхар явдаг болохоор диализын төв гэж явж байгаа. Энэ төр хувийн хвшлийн хоршил гэдэг төрийн үйлчилгээг хувийн хэвшил үзүүлдэг гэсэн үг. За тэгэхээр манай эмнэлгийн хувьд болохоор Медвик гэдэг Улаанбаатар хотод 2 салбартай иш үдрийн импорт хариуцлага төвцөд компани доор явдаг эмнэлэг нь байгаа. Хүлээлт байхгүй аппаратны тоо нэмэгдсэн ийм байгаа учраас одоо нийтийн орж байгаа хүмүүс одоо манай Эрдэнэ дотоохон одоо энэ компанид баярлах хэрэгтэй. Одоо энэ бол одоо хичнээн хувийн түншлэлээр хийж байгаа ч гэсэн маш сайхан үйлчлэгээ үзүүлж байна. Би одоо 7 дахь жилдээ орж байгаа. Энэ манай аймагт энэ шин төв нэгдснээр жигтэйхэн сайхан байна. Чөлөөтэй хүлээлт байхгүй, зэвэр зэмцгэр юуны харилцаа өндөр, эмчилгээ үйлчлэгээ сайхан л байна. Баяртай байна минь. Тэгээд төлөхгүй одоо энэ сайхан үйлчлэгээ манай аймагт нэгдсэнд том баяртай байна бид нар. Энэ хувийн ийм сайхан төв оруулж ирсэн аймгийнхаа засаг захиргаа эрүүл мэндийн газарт маш их баяртай байна. Манай эмнэлгийн нийт хүчин чадал бол 21 аппаратны хүчин чадалтай байгаа. Орхон Медвик төв одоо Орхон аймагт нэгдснээр болохоор өмнө нь 4 аппарат байдаг багт Улаанбаатарт очиж гэрээсээ хол ордог хүмүүс их олон байсан байлаа. Манай төв нэгдээд бараг 4-5 хүн буцаад яг гэртээ хуржрээд энчээ гэртээ яг энэ орчиндөө ингээ аппаратанд орж байгаа маш өөрсөнд нь гоё байна. Ингээ гэртээ ирээгүй бараг 3 жил болчлоо хүн хүртэл манад гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь маш том давуу тал болж байгаа. Орхон медиа диализын төв нэгдснээр иргэдэд хүртүүлчлэх эмчилгээ үйлчлэгээний хүртээмжийн чанар нэмэгдэж, өвчтнүүд хүлээлтгүйгээр тав тухтай орчинд сэтгэл амар эмчилүүлж байгаагаа хэлж байсан юм а. Мөн төр хувийн хвшлийн оршил буюу төр үйлчилгээг хувийн хвшлийн байгууллага үзүүлж байгаа учраас төлбөрийн хувьд 100% эрүүл мэндийн даатгалаар шийдэгдэх сэтгэл хангалуун байгаа гэдгээ өвчтний эдрийн зүгээс онцолж байлаа.